Боловсрол соёлын шинжлэх ухааны салбарт сургууль цэцэрлэг соёлын төвийн байр зэрэг 332 объектын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 78 объектыг энэ жил ашиглалтанд оруулахар төлөвлөсөн байна. Тухайлбал улсын төсвийн хөрөнгөөр 191, концессийн гэрээгээр 82, бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар 20 сургууль цэцэрлэг, Япон улсын тусламжаар 10 объектыг барих ажил явагдаж байна. Харин 27 объектыг төсөв хөрөнгөний асуудлаас шалтгаалan зарцаажээ. За сургуулийн бол 10 сургууль ашиглалтанд орно гэж байгаа. За үүнд бол нэг 3000 гаруй одоо судалтай сургууль орно гэсэн юм байна. За цэцэрлэгийн хувьд бол 34 цэцэрлэг ашиглалтанд орно. За энд бол 3400 орчим хүүхдийн бол ортой цэцэрлэг орно гэж байна. Өнөөдрийн байдлаар 8 сургууль 10 цэцэрлэгийн байр барих ажил дуусаж салбарын ам нь хүлээн аваад байна. Өөрөө цэцэрлэг хүмүүжүүлэгч насаараа хийсэн. Ер нь хүртээмж муутай штэ. Одоо би ч гэсэн гэрээр одоо 10 хэдэн зээг ач зээг хараад сууж идэв штэ. Хүртээмж айгүй муу. За ер нь нэмэгдлийн үед одоо өчнө хүн ам ихсэн юм ч одоо нэмэгдлээ сайн л баг. Өөр юу ах вэ? Дүүрийнхаа хүмүүсийг л аавна гэж тэр нь тэгээд биднэрт өгч чадахгүй л ах тийч одоо тэгээд болцоотой нэг болцоогүй гэж байгаа бас болцоотой усуудтай бас өгөхгүй л үү бодвол одоо нэг хүүхдээ хөтөлтэйгээл юу гэхтэл одоо тийм 250,000 300 гэдэг дээдлэнд амар л үнэтэй шүү дээ. Би бол өгч чадахгүй л ах гэж бодчих. Ямар ч хүүхдээ өгөх л бодно та тэгэхэд орон тоол юу хангалтгүй дээ гэж бодчих. Энэ хичээлийн жил 34 цэцэрлэг шинээр байгуулахаар төлөвлөсөн дээрх цэцэрлэгүүдийн хувьд нийт 3400 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм а.